МСС Coca-Cola компанийн доктортой хөгжлийн үзүүлэлт дэлхийн түвшинд үнэлэгдэж Европын сэргээн босгол төвшлийн банкнаас Монгол анхудаа 51.6 сая Америк долларын доктортой хөгжлийн санхүүжилтийг авсан. Энэхүү санхүүжилтээр МСС Coca-Cola компани байгальд ээлтэй дэвшилтэд технологид суурилсан тогтун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. МСС Coca-Cola компанийн хурай технологид суурилсан асептик үйлдвэр ашиглалтанд орсноор дэлхийн 200 гаруй орны зах зээлд борлуулж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж цаашлаад цай жуусны импортыг орлох боломж бүрдлээ. Цагт 36 мянган ширхэг жуус, цай, спорт ус, кофе зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Coca-Cola компанийн бүс нутагтаа анхдагч хурай технологид суурилсан асептик үйлдвэр болж байна. Дотоодын 3 компанийн 60 гаруй ажилтан барьж байгуулсан тогтун ундааны үйлдвэр шинээр 50 ажлын байр бий болгож байгаамаа. За 6 сарын 24-ний өдөр бол манай МСС компани байгуулсан баярын өдөр байдаг. Манайх одоо 1200 орчим ажиллагчтай улсын одоо хэмжээнд томоохон татвар төлөгч аж ахуйн нэгж болоод байна. За энэ өдөр бол давхар баяртай том үйл явдал болж байгаа нь болохоор бид нэр тогтун ундааны хурай технологиор савлах шинэ үйлдвэрийн ашиглалтанд оруулж байна. За энэ төсөл бол бид нар 4 жилийн өмнөөс одоо ажиллаж эхэлсэн төсөл байгаа. Сүүлийн 2 жил бол тоног төхөөрөмжийн сонголт, суйрлуулалт, технологийн ажил хийгдэж ирлээ. За ингээд одоо 7 сарын 1-ээр бол бид нар одоо шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. МСС Coca-Cola компанийн хувьд байгальд ээлтэй үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцдэг. Энэ нь манай банкнаас тогтвортой хөгжлийн зээл олгоход гол нь нөлөөлсөн. Энэхүү үйлдвэр нь Монгол улсад төлөвгүй бүс нутагтаа анхдагч болж байгаад баяртай байна. Мөн энэ төслөө нь салбартаа жишг болж байгаагаараа онцлогтой. Дэвшилтэд технологид суурилсан асептик үйлдвэр нь ус, химийн бодис, энергийн зарцуулалтыг бууруулж хуванцар савны жинг 25% хүртэл багасгах боломжтой байгаль дээлтэй үйлдвэр. Эдгээр үзүүлэлтээрээ байгалийн нөөц бага ашиглах доктортой хөгжлийн чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Түүнчлэн асептик савлгааны онцлог нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү хадгалах боломж олгодог тул хэрэглэгчдэд илүү шин сэргийг амтыг санал болгоно гэдгийг онцолж байлаа.